Америкийн нэгдсэн улсын нутагт өвсгөрт хүнийг алахыг завцсан хүч хэрэглэн хүчинцэн насан туршийн хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэгт 25 жилийн хорих хэл шийтгэгдэж ялан ажилд тулсан Монгол улсын иргэнийг тус улсын бэлгийн гаж тонд хүч хэрэглэгчийн бүртгэл бүртгэж их орлогын харгалзагчтайгаар алдан гарах тухай мэдээллийг Интерполын шугамар ирүүлсний дагуу энэ оны 7 дугаар сарын 31-ний өдөр цагдаа ерхий газрын Интерполын үндэсний товчоо эрүүгийн цагдааг иргэний нисхийн цагдаагийн хэлцээ аль багчид тухайн иргэнийг хүлээн авлаа. Угдахад энэ биеийн давтагдшгүй биометрийн мэдээлэл буюу гарын мөр, дардас, биологийн дээд зэргийг бэхжүүлэн авч түүний оршин суух хаягийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хялтгав ажиллаж байна. Австрали, Америк, Канада зэрэг орнууд хүүхдийн өвсгөлөөс хамгаалах, тэдний эсрэг үйлдэгдэг гэмт хэрэгтээ тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй садгүй үйлчлэлийг сайжруулахын тулд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж болцсохгүй тэдүүдийн цахим санг үндэсний хэмжээнд өсгөж санд бүртгэгдсэн этгээдүүдийн эрхэнд нэмэлт хязгаарлалт тогтоодог юм а. Америкийн нэгдсэн улсын бэлгийн гаж тонд хүч хэрэглэгчийн бүртгэл бүртгэгдсэн иргэдээ Монгол улсад төр хугацаар зарчих тохиолдолд тэдний урд үлдсэн хэрэг аялын маршрут дэлгэрэнгүй мэдээллийг манай улсын Интерполын үндэсний төв товчоонд ирүүлж хамтран хяналт тавьж ажиллаж байсан бол анхудаа тухайн бүртгэл бүртгэгдсэн Монгол улсын иргэнийг алдан буцаасныг хяналтанд авлаа.